Тэгэхээр хөгжмөчийн сургуулийн бүхөр гарч байгаа бүтээгдэхүүнүүд бол манай 90%-тай ирж ажиллаж байгаа учраас энэ байгууллагатай хамтын гэрээ гарын үсэг зурхад маш таатай байна. Тэгээд миний хувьд юу гэж хэлэх чинь гэхээр Монголын үндэсний хуучин бол ардын дууж гэж болох гэж байсан. Энэ нь одоо 3 хэлхээрээс гүйдэг дуу бүжиг хөгжим гурав. Тэгэхээр бид нар дуу одоо сүүлд тэр цэргийн дүүжийн чуулгадгаас бид нар нэг онцгой юм байгаа гэдгийг энд багшлж байгаа багшлж гэсэн сайн ойлгомжтой нэг сайн хийж өгч байгаарай гэж хүнийхэн хувьд тэр нэг их орч үзэлтэй үндэсний хурлаг гэдгийг би жоох амбицтай байгаа. Учир нь юу гэхээр Монгол хүн гэдэг эдгийнх нэмийг нэг жоох ойлгож өгөөрэй л гэдгийг хэлэх гээд байгаа юм байгаа шүү. Тэр жоох амбицтай төгсдөг улсууд фэстик юм байлээ. Багш хөшийн онцлогоор төгсдөг юм уу? Ер нь бол үндэсний энэ том мэргэжлийн байгууллагууд очихдаа ямар нэгэн уран бүтээлчээр яг тэр хамт олонны дунд бол нэг хүний чиглэлээр очих хэрэгтэй. Тэр байгууллагын зорилго, бодлого цаашдаа хаашаа бид нар үндэсний орлого гэдэг нь цаашаа гадагшаа хөгжих гэдэг. Тийм үү? Тэгэхээр ийм нэг юм юмыг та нар зүгээр буруугаар хэлээ ойлгохоо. Би зүгээр ойлгуулах гэж хэлж байгаа шүү. Энд олон багш нар байна. Олон багш нар байна. Хувийн сургууль биш. Манай байгууллага хувийн байгууллага биш. Тийм учраас жоохон тийм нийгэм сэтгэлгээтэй нийтийн бодлогыг ингэж өгөхөөр би яагаад энийг хэлээд байхад би 7 жилийн байгууллагыг удирдах жавд менежментийг хийхэд тулд мөн энэ улсуудыг уран бүтээл сэтгэлгээнд наваачихын тулд тэр брэнд болгохын тулд ажиллаж өгсөн учраас энд тэр түрүүний ганц орондоо хэлээд байгаагаар нөгөө сэтгэл мохох, ухрах тийм үү? Ийм олон юмуд таарад байгаа учраас энийг бас энд сургалт багш нарт мөн олон уулздаг учраас энэ одоо цаг болгож гарсан үед хэлчихье. Тэгээс өнөөдөр цогоогийн энэ шат биш ээ. Энэ Монгол улсын энэ урлагийн хөгжил рүү явж байгаа сайн уран бүтээл төрүүлэх ёстой шүү. Хүн байх ёстой гэдэг юм төрүүлж хэлсэн. Тэгээд баярлалаа та бүхэн нэг зөв усууд гаргаарай гэж хүсэж байна. Баярлалаа гэдэг урлагийн ядрыг хамт олж бидний өндөр амжилтыг хүсгээрэй. 이거 дараагийн байгууллагаар Монгол улсын филармоны дарга Монгол улсын урлагийн гавьяа бүтээх даваалсан дарга гатшаа ажиллаж байгаа тул улсын филармоны төлөөллийг тайзнаа хөтөлбөрч хамтын ажиллагаанд гарын үсэг зурнаг хэмээн өрөвтэй таатайна. За баярлалаа улсын филармоны хамт олж бидний өндөр амжилтыг хүсгээрэй таатайна. Энэ манай дараагийн байгууллага эдийн засгийн дуучин эрдэнэ чуулганы дарга Монгол улсын урлагийн гавьяа бүтээх хурандаа гам хоёрыг таныг зайлснаа хүсгээрэй таатайна.
багшийн сургуульд орж 82 онд төгсөж ирсэн. Сүүлийн 2 жил 80-аас 82 оны хооронд одоо би санаж байна. Намайг Лимбиний хичээлийн маань энд одоо явуулж ирсэн. Ихтэй багш дээр манай өвгөн багш маань албаны багш байсан. Тэгээд энэ сургуультай бас тодорхой хэмжээний холбоотой ийм хүмүүс. За хоёрдугаарт албаны халаалаас ихэд одоо элийн зэргийн өвчин чуулган маань одоо өнөөдөр бас тодорхой хэмжээгээр өргөжөөд 140-50 million чуулган болсон. Чуулган маань одоо найр хөгжмөд одоо 50 million болж байна гэсэн. Тав хүмүүс бас хамтлаг маягаар ойлгосон гэж магадгүй. Өнөөдөр манай зөвхөн артистийн маань бүтэцгэлээр 20 найр хөгжмөд бүтэцээр явж байгаа. 1930-40 оны үед манай хоёр шилхэн чуулган найр хөгжмөдтэй байсан. Энэ дээр зэрэг урталтаа ардын хөгжмөдтэй ойролцоо одоо симфони мэд хөгжмөд одоо яваад гэсэн. Одоо тэрийг одоо уламжлалаар аваад үзсэн чуулган маань манай хаваа. Одоо манайх зөвхөн хууч ирэхэд 7 хууч сууж жишээ. Одоо морин хуурууд одоо бас 7 хоног морин хууртай ингэж одоо үнэхээр баланс явж байгаа. За бүжигч юм одоо бас 30-аад хүний үлгэртэй болсон. За дуучид маань 40-аад хүний үлгэртэй. Тэгээ одоо бас томхон чуулган болж байгаа. Тэгээд чуулган маань яг л өөрсдөө юм угаасаа 1942 оноос байгуулагдаад энэ Монгол Улсын гадаад элийн гадаад цагийн байдлын үндэсэнтэй холбоотой 1942 онд байгуулагдсан. Тэгээд энэ онд одоо яагаад гэсэн бэ гэхээр улсын хэдийг хамгаалж байгаа хичтийн сэтгэл зүйн бэлтгэхийг хангах гол зорилгоор одоо төрөлцөх шийдвэр гаргаж одоо энэ удирдлагууд манаас тэр үеийн удирдлагууд манай улс орны одоо ач холбогдол онцгой сайн мэддэг юм уусаа байсан учраас хэдий одоо элийн цагийн байдал хүн байсан гэсэн хичтийн тэр тусмаа одоо Израиль хотод амьдарч байгаа бидний маань сэтгэл зүйн бэлтгэхийг одоо хангах зорилгоор чуулга одоо театр байх хэрэгтэй байна гэдэг үгсэн дээрээс чуулга байгуулсан. Тэгээ одоо ингээд үйл ажиллагаа явуулж байна. Үндсэн зорилго бол мөн одоо ялгаа авахгүй жилдээ улсын хэлнийхээ 70% хүрчүүлждэг. Одоо зорилго тавиад хүрчүүлждэг юм одоо улсын болон тогтоолоор байгуулсан. Улсын хэмжээний одоо соёлын хуулийн дагуу улсын чуулга гэж явж байгаа. За энэ чуулга байна. Тэгээд одоо энэ чуулгатай манай чуулгатай бол одоо манай оюун багштай яагаад оюун багш хамтарч ажилладаг. Манай үеийн багш нар бас хамтарч ажилладаг. Бид нар бас тодорхой хэмжээгээр батлах сургалтуудыг бол хөгжим хүчийн коллеж байхыг бас хамтарч нэг ажиллаж байсан. Өнөөдөр одоо консерватор улс их баяртай байгаа. За мөн одоо надтай хамт одоо нэг курс сурч байсан гурван хүн бас өнөөдөр ажиллаж байсан юм бас баталж байна. Тэгээд цааш нь одоо хамт ажиллах эмчилгээ явуулаад. Баярлалаа. Бидний нөөцийн хэлбэрийн хамгаалалтаа хэлбэрийн өндөр амжилтыг хүсье. 그리고 하나 따라긴 배워보자. 즐긴 도시의 큰 추억엔 나라가 고른다. 썩제 배리 감생했던 다리 곳을 돌아보는 고스토였다. 나타나.